Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрчихсөн байна тийм үү? Энэ юу гэсэн үг вэ гэхээр Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ын үдшийн их үдшийн хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2026 оны 3 дугаар сарын 3-ны мигмар гараг яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 9 минут болсон байна. Та бүхэнд хүнд ч битгий хэлээрэ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн цоошин хөтөлбөрийг хүргэхээр 2 дугаар студиэс оройн цагийн үндсэн хөтлөгч Халюка миний бие болон найруулагч Эрдэнэ мөнх бид хоёр ажиллаж байвлээ. Өнөөдөр манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллагаар сайхан мөчүүдийг сайн дарстай Альпака болон яг л хайршиг Монгол Impex концерн оролцож байна. За маш их баярлалаа. За мэдээж нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас таны хажууд 21 нас хүрээгүй хүн хамт сонсож байгаа бол бас суугаа солихыг зөвлөж байна. Бас болохгүй шүү дээ, тийм ээ. За өнөөдрийн нэвтрүүлгээр насанд хүрэгчдэд зориулсан хөгжилтэй түүхүүд явах болно. Сонсогч та ч гэсэн одоо насанд хүрэгчдэд зориулсан хөгжилтэй түүхүүдэд явуулахыг хүсвэл Ариун бэлэг @MJL radio .com маягаар явуулаарай. Дахин хэлье. Ариун бэлэг @MJL radio .com гэсэн хаягаар явуулна. Насанд хүрэгчдийн түүх хүрэгдэг өдөр сонсогчдоос ирсэн хөгжилтэй түүхүүд болон гадаад түүхүүдийг мөн хүргэж авах болно. За өнөөдөр миний хоол бол айгүй өвдчихсэн байгаа. Хоолойны махтаад гээд өөрийнхөө нэг гам дэглэмийг буруу барьсан болоод ингээд өглөө бүр тагэрцсан байсан. За тэгээд нэг жоохон сөөнг хурж байгаа уучлаарай. За түүх рүү оръё. Энэ болохоор нэг сонсогчоос ирсэн байгаа. Нэрийг минь нууцлаад өгөөрэй. Та бүхэндээ энэ өдрийн мэндэ дандаа сонсдог шүү. Бичэндэ гэж боцоороо л одоо л бичиж байна. Би нөхрийнхөө найзууд ажлынхантайгаа амралтанд очисон юм л та. Өдөржин хөгжилтэй гоё л байлаа. Амралтанд очисон хүмүүс амраад ээж гэнэ гэж юу яах вэ? Бүгдээрээ уухан ууж байгаа л унтах болов. Өрөөндө 4 билүү ортой байшин байсан юм аа. Манай хүн ч нэлээд согтчихсан тэгээ унтаад өгсөн. Би ч заа унтыг гээл өрөөндө хөвтчихвэлаа. Бас нэг ах байсан. Бас тасраад хөрхраад унтчихсэн. Гэтэл гаднаас манай хоёр найз гэр бүлийн хоёр л тоо шууд ороод ирлээ. Бас л нэлээд гостуус сонсогж байна. Тэгээд л удалгүй нөгөө хоёр бүр дотн хайрцаанд орох нэ. За тэгсээр бүр дотн хайрцаанд орчлоо шүү. Йоо. За би бүр юу унтах шүлсээ залгиж чадахгүй хөдөлж чадахгүй хэвтээстэй. Нөгөө хөрхраад унтаж байсан ах уу хөрхраа бүр болчихоо. Бүр хөрхраад байсан ч бүр хөрхраа болчлоо. Тэгсэн манай хүн ухас гээд босоод гараад гүчлээ. Йоо хар хүүрээ хүү яана ямар тэний юм бэ гэдэл араас нь хөл нүцгэн би бас гараад гүчлээ. Тэгсэн манай хүн ч дотор нь эвгүүрхэд яг бөөлч гээд үнэхээр их тисээд бүр яах ч учраа олохгүй байсараа гүчж. Тэгэд хоёулаа гадаа хөл нүцгэн яаж орох уу? Дууссан болов гэд бүр хэсэг зогсоод. Тэгэн орж унтсандаа маргааш нөгөө хоёроо харахаар л инээд хүрээд байгаа юм чинь. Ичээд байгаа мó яагаад ба. Нөгөө хөрхөржээс ах яасан гэж юу? Дараа нь тоглоом игээд согтун сохор ухаантай гэж мэдчихсэн л хөвтөж байгаа аахгүй та ухтаа болвол. Уншигдвал нөгөө хоёр найз маань сонсвол таних бахаа гинэ. За үнэхээр хөгжилтэй түүх байна. Одоо мэдээж одоо тэгэл найзууд нь сонсож байгаа бол за яг л бит хоёрыг ярьчлаа та гэл сонсч л байгаа л да. Гэтэ миний хувьд бас нэг иймэрхүү байдалд орж исэн удаа байдаг байхгүй юу? Яг юу болсон бэ гэсэн чинь би бас нэг ингэдэг амралтанд найзуудтайгаа байжгаад миний хажууд бас нэг хос бас нэг юм бачим зүйлээ хийгээд би юун тэнд чинь хөдлөх байтгаа амьсгалахаас хүртэл ингээд нилээн санаа зовоод нэг бүр ингээд гацчихсан юм тохиолдол байна. Тэгэхээр манайхаа бас хүн амтны дэргэд бас те дотн харилцаанд орно гэдэг чинь бас эвгүй юм байлээ шүү. Эвгүй юм билээ. За дараагийнх нь хөгжилтэй түүх болвол энэ ер нь амар тэнэг түүх юм бас. Гадаадас ирсэн түүх. Одоо гадаад болсон хөгжилтэй түүх гэсэн үг. Бостоноос нисэх хөгжилтэй түүх гинэ. За 2013 онд Бостоноос Орланд руу нисэх үед би азтайгаар цонхны дэрэгдэх суудал авсан. Эхэндээ бүх зүйл энгийн байлаа. Удалгүй бүх зүйл сонирхолтой болж жижигхэн шаргал үстэй эмхтэй суулаа. Харахад л нэлээд сайхан бүсгүй харагдчихэв. Тэр суугаад над руу илдгээр
Уучлаарай, энд их зай бага байна. Тань руу жаахан шахагдах нь шүү гэхэд би ухаалаг дүрсгээд зүгээр. Би угаасаа цонхтой ойр амьдардаг гэчгөө. Юу хийснээ ч өөрөө ойлгосонгүй. Энэ ямар тэнэг хариулдаг гар бай тий. За, онгоц хөөрөд бүсээ бүсэлнүү гэхэд тэр бүсээ надад харуулад энэ юм юу нь яаж хийдэг юм бол чи хийгээд өгөөч гэлээ. Би туслахаар бүхийнгөө өөрийнхөө бүсийг чангалах гэж оролдтол хоёулаа зэрэг чек гэж дуурч яг л нэг багийн амжилчиг болчихов. Бэ гэж тэр инээгээд бид хоёрын харилцаа албан ёсоор баталгаажлаа шүү. Зөө. Одоо ингээл ийм амархан ингээд шууд үерхчихэж байгаа юм уу? Удалгүй үйлчлэгч юу уухыг асуухад тэр улаан дарс гэлээ. Би том хүн болох гэж надад ч бас улаан дарс гिचгээ дотроо би чин дандаа алимны шүү суудсан штэ болно гэж бодчихлаа. Онгоц жаахан донслоо. Миний дарс цалгаад миний өмдөн дээр баг зэрэг асгарч. Тэр салбитгийг авч алив би арчаад үгээгээд миний нууц хэрэгтний хавьд байсан улаан дарсны жижигхэн толбыг арчиж өглөө. Арчихтаа зөөлөн бас инхрийхэн байлаа. Үй миний нууц хэрэгтэн дээгүүр санаатай ч юм шиг зөөлхөн гараараа илбэн. Тэгтэл балаа юм боллоо. Сайхан бүсгүн гар дээгүүр доогоор илбэд байсан болохоор ч аргагүй л ахaltaа. Нөгөөдөг чинь бүр томрон байлдааны бэлэн байдалд орхон тэр шүү. Би ч сандраад одоо болно зүгээр гэхэд хүүе чиний Бяцхан Баатар сэрээчлээ штэ гэж илт намайг үдэж байв. Сайхан бүсгүй хамтдаа байгаад баяртаа л байлаа. Газардах үед тэр инээгээд Орландод чи юу хийх гэж байгаа юм? Хурал гэж би хэлтэл. Хурал чинь уйтгартай юу? Жисгээ та хэд штт. Гэхэд би маш уйтгартай. Гэхдээ чамтай уулзвал энэ хурал хамгийн сайхан болно гэхэд тэр. Тэгтэл хурлаа тараад над руу залгаараа. Би ч гэсэн энд маш уйтгартай ажиллаар ирсэн. Шүн орой уулзаж баг зэрэг дарс ууя л та. Гэт дугаараа надад цаасан дээр бичээд өгчөө. Би ч бөөн баяр. Энд 7 хоногтой үнэхээр сайхан байх нэ гэд төрөвчнийхээ завсар дугаараа бичиж өгсөн цаасыг нь хадгаллаа. Орой буудалтаа очоод залгах гэтэл төрөвчний завсар байсан цаас унсан байсан да. Онгоцны буудлаас зочд буудал орсон таксины тооцоо төлөхдөө л хайсан бололтой. Ямар салга юм бэ те. Ингээд хамгийн сайхан өнгөрүүлэх ёстой байсан 7 хоног уйтгар гуниг болсон доо. Би бүр таксины компани руу хүртэл ярьж тэр жижигхэн цаасыг хайсан да гинэ. Жинхэнэ нөгөө бүтэл нь бөхсөөрөө ярих гихчил түүх болсон юм биш үү? За. Энд гэхдээ ер нь бол би энэ залыг бол өрөвдөж байна. Яг л нэг аманд ороод ирсэн шар тусыг хэлээр түлхүү өгчээр юм болсон байгаа ч тийм. Манай сонсогч бичсэн байна л да. Хүний захиаг ямар доогтой уншдаг илүү дутуугаар уншиж болдгоо мэгээд гол нь доогтой биш л дээ. Энэ чинь хөгжилтэй түүх болохоор би хөгжөхгүй л хичээж байгаа нь энэ болоё. За. Дараагийн түүх. Дараагийн түүх рүү орохоос өмнө нэг хамтран ажиллагчаа танилцуулах. Манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтран ажиллагчаар сайхан мөчүүдийг сайн дарстай Альпака оролцож байна. Альпака дарс нь дэлхийн шилдэг 20 дарс үйлдвэрлэгч орны нэг болох Чилийн номер 1 дарсны брэнд юм а. Альпака нь Чилийн дарсны салбарт экспорт, борлуулалтаараа тэргүүлэгчдийн нэг бөгөөд дэлхийн олон зах зээл тогтвортой эрэлттэй байдаг. Альпака дарсны чанарын суурь нь Чилийн онцгой газар зүй болох Андын нурууны цас торгилоос хайлж буусан эрдсээр баялаг тунгалаг усан үзмийн талбайг тэтгэж жимсний амтыг илүү тод цэвэр болгож өгдөг. Номхон далайн сэрүүн салхи нь өдрийн халуун, шөнийн сэрүүнийг төгс тэнцвэржүүлж усан үзмийн байгалийн хүчлэгийг хадгалдаг. Энэхүү байгалийн хосгүй зохицол нь жимсний тод илэрхийлэл, зөөлөн бүтэц, тэнцвэртэй хүчлэлэг бүхий дарсыг бүтээдэг. За, Альпака дарс бусад дарснаас ялгарх онцлог нь уухад тааламжтай, хагас хуурай, зөөлөн танинтай, 100% жимсээр гэдгээр онцлогтой. Уг дарс маань дотроо үндсэн 6 төрөлтэй. 1 нь улаан Кабернет Савиньон, 2 Мерлот, 3 дахь нь Карменер, 4 дахь нь Кабернет Савиньон, Мерлот, 5 дахь нь цагаан буюу Чардоной, 6 дахь нь Розе байгаа. За, миний хувьд болохоор би Розед айгуу дуртай байхгүй юу? Ер нь найзуудтайгаа ингээд хаяа нэг гарч ордог ч юм уу, эсвэл гэртээ нэг тухлаад нэг хов
базаад ингээд нэг унтлахын өрөө мөрөндөрөө ингээд найз охтуудаараа ингээд сууж байхдаа рүзэг бол уудаг. Цаанаасаа нэг базаргийн sparkling байдаг болохоор үнэхээр тааламжтай орчныг бүрдүүлдэг. Харин хуурай Cabernet Sauvignon улааныг нь болохоор одоо юу гэдгийг болзоон дээрээ эсвэл одоо хайртай хүнтэйгээ яг болзоод байж байхдаа ингээд сонгож хэрэглэдэг эдний дарсууд бол үнэхээр гоё амттай гэдгийг баталж чаднаа. За, альпака дарс нь бүх сүлжээ болон хүнсний дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа. Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсэх юм бол Facebook хаяг нь англиар Alpaca Wine Mongolia гэдэг байгаа. Alpaca Wine Mongolia. За, тэгээд хамтран ажилласан сайхан мөчүүдийг сайн дарстаа Alpaca-та баярлалаа. За, манайхан маань ер нь бол одоо яг лайв үзэж байгаа хүмүүс байгаа бол захиагаа сайхан одоо энэ хурж ирсэн хөгжилтөө түүхүүдийг сайхан нэг унтлагын өрөөндөө вайба бүрдүүлээд одоо гэрлээ бүдсгээд ч юм уу тийм ээ. Тэгээд нэг сайхан тухлаад сонсоорой. Тэгээд хэн болгоно л нэг хөгжилтөө нэг романтик ч юм уу те. Иймэрхүү зүйлүүд тохиолддог штэ. Тэгэхээр хамтдаа гоё хөнгөн хөгжилтэй инээцгээе. За, дараагийнх нь болохоор Монголд болсон явдал байна. Надад нэг балаа түүх байдаг юм аа. Анх ажилд ороод ажлынхаа нэг залуутай нилээн дотн харьцдаг болов. Тэр даруухан, номын царайтай, нүдний шил зүүдэг. Гэхдээ царай зүс бие хаана бол угаасаа сайхан төрцөн. Нэг хэсэг болзож танилцаад улам дотносоор л байлаа. Болзох болгондоо түүнийг яриулах гэж зовно. Нэг тийм дуугүй, ичимхий, бүрэг маягийн залуу. За бараг тэр дуугүй залууг би л найрсан байхаа. Би угийн галзуу төрлийн хүснээ өөрийн болгодог бүсгүй л дээ. За үнэхээр яг ийм хүмүүс байдаг те. Ер нь бол надад бас нэг юм яг галзуу хэрнээ яг хүснээ авчдаг ч юм уу. Хүссэн залуудгаа за би тэр залуутай болцсон ч юм уу. Би тэр залуугийн дугаарыг авна гэж хэлсэн л бол яг авчдаг юм найзууд байгаа. Нилээн удаан болцоор нэг өдөр бид хоёр тэднийд очихоор боллоо. Баг зэрэг дар суугаад кино үзлээ. Хоёулахнаа гэртэн байгаа болохоор юу болох нь ойлгомжтой гэж бодоод л үе ариун цэврээ өрөө орж ам хамраагаа л бас хөөхөн бэлтээстэй. Тэгээд дахиад хэсэг кино үзлээ. Ямар ч үйлдэл байдаггүй шүү. Би аргаа хараад хоёлаа унтлагын өрөө орох уу гэсэн. Яах чам гэх шиг ёо. Би бүр шок. Би бүр илж таасаар агаад унтлагын өрөө рүү чирж ороод үнслээ. Жаахан илж таалж цамцыг нь тайллаа. Нөгөө залуу маань бүр ичээд хэрэг алга. Би үнэндээ тийм ч туршлагатай биш л дээ. Гэхдээ тэр залуу бүр арай л ичимхий байсан. Тэгээд аль байдаг уян ялдан байдлаараа цээжийг нь үнсээд л улам доошлоод хилээг нь тайлах гэсэн. Уучлаарай би яагаад би өмнө нь үзээгүй гэд. Гарааг үчтгийн. Би шок. За шок штэ угаасаа шок. Харанхуй шин айлд ганцаараа үлдээнаас. Ёо. За одоо шүн явалтай нэш гэд тэндээ хонсондоо. Ёо би энэ бүсгүй өмнөөс бүр ичээд ах юм санаа зовд. Тэр залуу яасан гэж юу? Тэр шин аав ээжиндээ очиод хончихсан байвал яах вэ? Тэрнтэй суусан уу гэж юу? Үгүй ээ. Гэхдээ тэр залуугийн анхных нь болж 2 жил үерхсэн. Сүүлдээ тэр залуу намайг амжихгүй гэд байхад л чирээд гэрлүүгөө дагуулж явдаг болсон шүү дээ. Дотны харьцаанд орохгүй 2 хоногод л уулзъя хүрээдрээч гэж гуйдаг. Юу ч үзээгүй хүүхдийг эрхэн болгож өгсөндөө хахаа гинэ. За нэрээ жинхэнэ буян хийжээ гэдэг шиг те. За мэдээж нэг иймэрхүү тохиолдлууд бас гарах баха гэд бас иймэрхүү явдлыг бас найз охтуудаасаа ч юм уу энэ тэнгийн подкастаас нэлээд сонсч л байсан л да. Гэхдээ яг эвгүй те. Яг гоё ингээд вайба мэдрээд нэг гоё орчноо бүрдүүлээд за юу болох нь тодорхой гэх те. Айлд очсон ингээл амар гоё байжсэн чинь нөгөөтгөн зүгээр ичээ гараа гүйчүүл одоо нэрээ яах юм бэ? Айл нь хаяа явчих болдгоо те гараа явчих болдгоо. Энэ хоёр маань яваад гээд явж байгаад 2 жил үргэсэн л байна л да. Бас л их хөгжилтэй л юм байна. Манай сонсогчд маань тэгээд өөрсд бас тохиолдсон янз бүрийн хөгжилтэй одоо юу гэх юм насанд хүрэгчид зориулсан хөгжилтэй түүхүүдээ явуулахыг хүсвэл эфирээр уншуулахыг хүсэх юм бол Ариун Билэг @mjlradio.com хаягаар явуулахад л болчих юм байгаа шүү. За.
Үнэхээр балаа юм болжээ. Дараагийн түүх маань болохоор гадаад түүх байна. Дарс ба буруу өрөө. Лондонд нэг удаа би ганцаараа аялж яваад хямдхан бодол буусан юм аа. Ресепшн дээр нэг Итали залуу "Everything is romantic in London" гэж өөртөө л бахархалтай хэлээд өрөөний карт өгөөд явуулав. За. Лифтэнд ороход миний урд нэг бүсгүй орж ирээд сайхан үнэрттэй сүрчиг үнэртүүлчихэд зогсчив. Хүрэн үстэй, хүзүүндээ жижигхэн алтан зүйлттэй, инээхтэй хүнээс асуулт асуугаад байгаа юм шиг нүдэн гялцдаг тийм төрлийн. Тэр 7 давхар руу гарлаа. Би ч 7 давхар руу гарлаа. Тэгээд 7 давхарт очиж зогсчлоо. Ингээд 7 давхараасаа буулаа хамт. Коридорт шар гэрэлтэй. Хевсэн яг л нэг 90-ад оны кино шиг хийтэй. Би өөрийнхөө дугаарыг харлаа. 713. Тэр ч бас 713 руу алхачихв. Эн чинь миний өрөө гэж бодоод хойноос нь чимээгүй алхаад лээ. Тэр карта уншуул ногоон гэрэл аслаа хаалгангой. Би гайхан уучлаар энэ миний өрөө л байх ёстой доо гэтэл. Сони юм да. Миний л өрөөдөө гэд карта үзүүлв. Сонирхолтой нь бит хоёрын карт хоёулаа 713 байлаа. Бид ч буудлын ажилтныг дуудан хүлээх зураа буудан дээр бие биенээ сонжин хараасуулаа. Бүсгүйч ийм сайхан орчинд хоёулахнаа байж арай сонирн байдалтай байна гэж хэлээд дарс задлан хундаглан баг зэрэг ярилцаж эхлэв. Буудлын ажилтан ирээд уучлаарай. Таны өрөөний дугаарыг буруу бичсэн байна штэ. Таны өрөө ч уулна 714 байна. Гэхэд миний бүр нүүр халууд үгээд бурхан минь уучлаарай. Би андуурчиж гэж хэлээд балмагдаад чамданаа аваад гарах гэдэл бүсгүй. Над руу нэг харан инээснэ. Юунда яарсан бэ? Та нэгэнд өөрийнхөө өрөөг оллоо штэ. Хоёулаа ганцаараа явж байна. Би ч single, чи ч single гэдэг шиг өрөөндөө ууж суугаад яах вэ? Хоёулаа нэг цугсууя гэлээ. Бид ч дар суунгаа дотносож тэр шөнийг романтик халуухнаар өнгөрөөсөндөө. Зочдуудлын ажилтны андуурсны ачаар тэр нэгэн халуухан шөнийг өнгөрөөсөндөө үнэхээр баяртай байлаа. Би ч тэр бүсгүй нэрийг мэдэж амжаагүй байсан. Лондон үнэхээр романтик санагдсан даа гинэ. За. Үнэхээр сонирхолтой юм те. Тэгэхээр мэдээж одоо тэгэл яг үнэхээр сингл байгаа л нөгөөтгөн сингл тэгээд зав зайтай байгаа би үүндээ таалагдах юм бол тэгэл сонирхолтой. Манайханд бас иймэрхүү зүйл тохиолдож байсан болоо яасан бол те бас сонирхол татчихээн. За. Яг одоо Улаанбаатарт 22 цаг 27 минут болсон байна. Дахин нэг хамтран ажиллагч байгууллага танилцуулъя. Яг л хайршиг ураатай Монгол М Impex концерн оролцож байна. Монгол М Impex концерн 1980 онд Герман улсад үүсэн байгуулагдсан 36 жилийн түүхтэй маскулан брендing 9 төрлийн бэлгэвч 5 төрлийн чийгшүүлэгчийг буюу бидний бас мэдхээр lubricant хэрэглэгчтэй хүргэж байна. Дэлхийн 60 гаруй улсад маскулан бэлгэвчийг хэрэглэдэг. Жинхэнэ герман чанар маскулан бэлгэвч нь 100% натурал эрзинээр хийгддэг. За чанартай бэлгэвч үйлдвэрлэхийн тулд өндөр чанартай түүхийд ашиглан наривчлалтай үйлдвэрлэн бэлгэвч бүрийг электрон аргаар шалгадаг гинэ. За жинхэнэ герман чанар гэдэг нь одоо юу вэ гэхээр бүтээгдэхүүн хөгжүүлэхээс эхлэн үйлдвэрлэх, түгээх, эцсийн хэрэглэгчдэр очих хүртэл бүх дийтейл дээр анхаарал тавин ажилладаг герман стандартыг хэлээд байгаа юм л да. За 100% натурал эрзэнээр хийгддэг чанарыг одоо 6 аргаар шалгаж гаргадаг юм байна. Нэгд бэлгэвчний бүрэн бүтэн байдлыг шалгана. Хоёрт харж шалгадаг. За ингээд үзэж хараад те. За гуравт дүүргэж шалгана. Дөрөвт сунгах туршилт хийнэ. Тавт хагарах хүчийг хэмжих туршилт буюу одоо хагарах хүчийг хэмжих туршилт гэж хийх нь байна. Сүүлийнх нь 6 дахь нь сунгах уртын хэмжилт хийдэг юм байна. За мэдрэмтгий, товруутай, уялалтай товруутай, эр бэлэг эрхтний хэлбэр төгс зогтсон хэлбэртэй анатомик XXL буюу том хэмжээтэй, илүү зузаан хантай, экстра дабл, шар,
ягаан, ногоон 3 төрлийн одоо ийм өнгө болон жимсний үнэртэй эдишнтэй байгаа юм байна. Гоёмсог алтлаг өнгөтэй gold маш нэмгэн 20% илүү нэмгэн бусад бэлгэвчтэй харьцуулах юм бол PUR буюу Pur зэрэг 9 төрлөөс сонголт хийх боломжтой. Төрөл бүр хайрцагт дотроо 3 ширхгээр болон 10 ширхгээр савлгаатай. Чийгшүүлэгчийн одоо lubricant-ийн гулгамтгай чийгтэй байдал нь үтрэний ханан дах мэдрэмжийг өсгөж одоо дотн харьцаанаас авах таашаал мэдрэмжийг өсгөж дур тавилтыг нэмэгдүүлнэ. Гүзээлзгэний үнэртэй торгомсог халах мэдрэмжийг бас төрүүлдэг. Ногоон алюмины үнэртэй энгийн зэрэг 5 төрлийн чийгшүүлэгчээс сонголт хийхээс гадна анх удаа хэрэглэх гэж байгаа бол 3 милийн хэмжээтэйгээс хэрэглэж туршиж үзэж болно. Бэлгэвчний төрлөөс хамгийн онцгой нь бэлгэвч Masculine Gold гоёмсог алтлаг өнгөтэй тансаг зэрэглэлийн бэлгэвч, чийгшүүлэгчтэй ванилийн тансаг үнэртэй юм байна. Бэлгэвчний төрлөөс хамгийн эко нь Organic. Байгальд хэлбэрхэн задардаг, савлгаа ашиглаж хуванцар бохирдлыг багасгасан. Тааламжит модны үнэртэй олон улсаараа одоо best seller буюу хамгийн их борлуулалттай гэсэн үг. За, чийгшүүлэгчийн lubricant-аас хамгийн онцгой нь халах мэдрэмж төрүүлдэг чийгшүүлэгч гинэ. Төрөсний дараа халах мэдрэмж төрүүлэх бөгөөд дотн харьцаанд орох үед энэ тааламжтай нөлөө нь улам эрчимжиж таашаалыг эрс нэмэгдүүлнэ. Бэлгэвч Masculine Pur одоо буюу PUR нь маш нэмгэн буюу 0.5 мм болор мэд тунгалаг илүү их чийгшүүлэгчтэй бэлгэвч хэрэглээгүй мэд натурал мэдрэмж төрүүлэх юм байна. Бүх бэлгэвч нь веган бэлгэвч буюу үйлдвэрлэлийн процессын үед амтны гаралтай уураг хэрэглэхийн оронд ургамлын гаралтай уураг хэрэглэгдэгэ. Өөртөө болон хамтрагчтай хариуцлагатай ханддаг хүмбэр Masculine-ийн чанарыг сонгодгоо гэж. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсэх юм бол 1800 1923 гэсэн дугаар байгаа. Дахин хэлье. 1800 1923. За мэдээж бүх эмийн сангуудаар хүргэлтээр авах боломжтой. Бас вебсайтаар нь орж захиалга өгье гэх юм бол англиар City Farm цэгмээс авч болно. Тэгээ мөн CU бүхэл CU-гийн бүх салбарууд, GS25-ийн бүх салбарууд, номин цэгмэн, Walmart, Orange Supermarket, Coles, Banana Mall эдгээр сүлжээ дэлгүүрүүд болон онлайн шопоор худалдаалагдчих байгаа юм байна шүү. За тэгэхээр бид нартай хамтран ажилласан яг л хайр шиг Монгол Impex Concern-д маш их баярлалаа. За өнөөдөр яг би хэлсэн тийм ээ хоолоо жоохон өвдсөн байгаа учраас нэг чанга ирж чадахгүй байна. Бас илүү бас нэг хоолоо үнэхээр ядарсан. Одоо ингээд хамгийн сүүлийн эфирээ хүргэж байгаа болохоор чанга бас айхтар чанга хийнийгээд яриад ич чадахгүй байна л та. За мэдээч манай өдрийн одоо бүхэл өдрийн турш өглөө 7-оос оройн 23 цаг хүртэлх бүх эфирүүд маань шууд эфир байдаг. Тэгэхээр энэ эфирүүдийг сонсож амжаагүй одоо сонсогчд маань байх юм бол мэдээж манай Дэлхийн монголчуудын MJL радио Facebook хуудас байгаа пэйж маань болохоор нийтдээ 1,400,000 дагагчтай. Мөн YouTube хуудас, IG, TikTok, Instagram гэсэн пэйж хуудасуудтай байгаа шүү. Тэгэхээр та нар бүгдээрээ фоллоу хийгээд ямар нэгэн дуртай нэвтрүүлгээ үзэж амжаагүй байх юм бол фоллоу хийчих юм бол дандаа ингээд апдейт нь буюу нөхөж үзэх боломж нь гараад ирнэ гэсэн үг ээ. Тэгэхээр ямар нэгэн гой мэдээлэлээс тасрахгүй байх нь шүү дээ. Тэгээд манай бүх нэвтрүүлгүүд маань секундэд нийт одоо 200,000-аас дээш хүмүүс сонсдог. Дэлхийн 169 орн Монгол даяар буюу 21 аймагуудаар шууд цацагдгаараа бас өвөрмөц байгаа шүү. За тэгээд сонсогчдоосоо зарим нэг гой комментиг уншъя. За мэдээж одоо бид нар нэг энэ цагт хүргэж байгаа учраас сонсогчдоо хүнлээд, эрхийг нь хүнлээд одоо тэр гэж нэр усыг нь заахгүйгээр комментиг унших байна. Огтуд жоохон алдаа гаргаад Жерми болоод байна. Олон стад яриад явах вэ гинэ. Тийм. Тэгэхээр мэдээж бэлгэвчний соёл тийм үү. Одоо нэг дотн харилцаанд орох соёл ч юм уу. Одоо эн чинь бас нэг цаагаараа урлаг болсон шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийгээ бас одоо бүр урлагжаад гараад ирсэн бэлгэвчээ хэрэглээ сурчхад бол яг л яахахгүй хэрэгтэй л зүйлтэй. Тэгэл хүн болгоны л хийдэг зүйл болохоор нэг хичээд яав тийм ээ. За дахин нэгэн Монголын үрс маш олон болтугай гинэ. За ёстой. За.
Тэгээд ямар тач надтай хамт байгаад сонсож байгаа болон бас лайвыг үзэж байгаа бүх сонсогч нартаа маш их талархлаа. Тэгээд шинэ нэвтрүүлэгт шинээр орж байгаа болохоор алдах хонох те буруу зөрүү ярих ч юм уу эсвэл нэг сандар тохиолдлууд байна. Гэхдээ явандаа тасчихна гэдэгт итгэлтэй байгаа. Тэгээд болж игэл бас хөнгөн соёлтой хөгжилтөөр иймэрхүү одоо оройн 22-оос 23 цагийн эфирийг хүргэхийг хичээж байгаа шүү. За дараагийн хөгжилтөй түүх маань Монгол улсын явдал. Сайн уу? Энэ өдрийн мэндэ. Би өөртөө тохиолдсон хөгжилтөөнийг нь түүхээ хуваалцах гэсэн юм аа. Би тухайн үед нэг залуутай үерхэд 3 жил болж байсан юм аа. Нэг өдөр бит хоёр залуухан халуухан хосын романтик орой бүрдүүлэх гээд чухмал орой цуг тийм хоол хий, ийм хоол хий гэж ярилцаал орой гэрийн дор байдаг дэлгүүр орлоо. Би гэдэг хүн тийм ч юм авахгүй, ийм ч юм авахгүй гэл юм хум голж шилээл нөгөөх маань гэсэн хайраа. Ганц хоёр пиж ууя л та. Гой хоол идэд ярилцъя. Ярилцаа суул гоё штэ гэл бит хоёр хитэн пиж аваал. Чухмал хайраа инээ тэрэгээл эрхлээл байж байсан чинь манан. Миний хайр гоё юм авах юм уу? Хайрын дуртай юм авч өгье гэхээр нь би бодож байснаа. Хайраа би борцгшоод байна. Гэт хэлчлээ. За эфирээр хэлэхэд жаахан эвгүй болохоор ингээд биччихлээ шүү гинэ. За борцгшоод байна гэдгийг би бараг ойлгочлаа. Манайхан ч гэсэн ойлгож байгаа бах тийм ээ. Тэгсэн нөгөөх маань хажуунаас нудраад л юу балаараад байгаа. Олон нийтийн газар чимээгүй аач. Гэл муухай хараал өглөөл ах юм. Би бүр шок. Гайхал юун сүртэн яахаараа чимээгүй байдгийн. Ойрд боо идээгүй идмээр байна штэ гэсэн чи манаа гайхаад орой тэгээ болт юм бааз тэ. Одоо чимээгүй бай мангара. Энэ тэргээл бөөн сүр боллоо. Тэгэхээр би бүр чи одоо юу балаараад байгаа. Би иддэг боо идмээр байна гэж байхтай зэрэгч хажуудалд явж исэн хүмүүс маань перпар гээл хахаццаад энийгээ цаашаа яваад өгөө. Би юу гэж хэлснээ ч мартаад манай хүн тэгсэн борцог гэж хэлээч томчуудын сэдвэр хэлээд ахаар чинь гайхлаа штэ. Гэ бөө инээдэн болсон юм байд юм да. Гэхдээ дэлгүүрийн боовыг борцог гэх юм уу, боо гэх юм уу? Би гэрийн борцгийг борцог гэдэг төрлийн хүнээ гинэ. За үнэ. Ер нь бол одоо нэг бид нар бол ингээл яг ухта дотныхоо хүмүүстэйгээ те ингээл ярилцахтаа ч юм ингээд тоохгүй ярьчихдээ штэ. За ингээ тгий ч юм уу те эсвэл хостойгоо нөхөртөөгөө их нэртэйгээ найз бүсгүйтэйгээ найз залуутайгаа шууд ингээл миний бодлохоор ингээд шууд өөрийгөө илэрхийлждэг юм байхгүй. За нэг ийм байна тийм байна чи тэгхүү би инхүү гэд ойлголцсон. Тэгээ болоо. Тэгэхэд яг ингээд нэг паролоор ярих ингээд үеуд бас гардаг тийм ээ. Юу гэх юм одоо нэг гадуур дотор явж байгаа нэг кино үзэж байгаа ч юм уу нэг романтик кино үзэж байгаа нэг тийм сэтэл мэдлэн одоо төрөөд ирэхээр одоо сэрэл мэрлэн төрөөд ирэхээр нэг хүмүүсийн дэргэд ингээд одоо юу гэдгийг тохиодол явраалах нь хаашаа тий. Тэгэхээр паролоор ярьж мархаа нөгөө хүн ингээд ойлгохгүй байх шиг тэнийг юм ерөөсөө байдгүй үсттэй. Тэгээ нэг тэрийгэ хэлэх гэхээр нэг өөрөө ч сүлдээ ичих шиг нөгөө хүн ч гайхаад энийг юм ч одоо хаашаа гэдэг шиг баг ууц юм уу яацсан гэдэг шиг тий. Тэгэхээр энэ дээр бол яг ингээд борцгшоод байна гэдгийг болохоор ингээд хэлэхдээ уул нь хөөх юм нь зүгээр л хэвийн одоо юу гэх юм бэ? Идмэр байна л гэсэн юм байна л да. Энгийн нарийн боо тэгсэн чинь нөгөөтг нь буруугаар үлгэж аваад тэгээд юу салаарад ингээд. Гэтэ яах вэ ийм тохиолдол гарна. Тийм бидтэй. За тэгээд дэлгүүрт боомж байна, борцгонж байна гинэ. За манайхан гадаа хэр хүүтэн байна. Би ч одоо ингээд тараад одоо би ч одоо хоолоо молоогоос өлгцэн ингээд өвдсөн учраас нэг болж игэл нэг амар хүүтэн байл бас хэцүү байна те. За тэгэхээр мэдээж яг өөрсдийнхөө одоо юу хэлмээр байна хөнгөн хөгжилтэй маягаараа шууд комментор бичээд ороод ирээрээ нэгдгийн одоо ингэх юм байгаа шүү. Нэгдгийн эфирэд маань болохоор дандаа захиагаар явах юм. За тэгэхээр тэр захиа нь болохоор одоо тэгэл хүний амьд бол юу эсийг тооцохыг юу эс одоо тохиолдохыг тэрх үү те одоо 1-2 хүний захиаг хүргэн тэр захиатайгаа холбогдуулаад эфирийн утсыг аваад тэгээд сонсогчтойгоо холбогдоод ингээд ярилцсан.
орж ирж ярилцж байгаа сонсогчд маань болохоор гадаад утаастаас холбогдохдоо ерөөсөө битгий санаа зовоорой заяа. Ягаад гэвэл өөрийнх нь ингээд дуу хоолойг өөрчлөөд утасныхын дугаарыг нь бас зарлахгүй байх учраас санаа зовлтгоо. Яг өөрт юу тохиолдсон, яасан, тэр зүйл дээр ямар үзэл бодолтой байгаа юм гэдгээс шууд элен далан ингээд хуваалцаад яваад өгч болно. За хоёр дахь буюу өнөөдөр болохоор бүгдээрээ л яг бид бүгдийн амьдрал тохиолддог хөнгөн хөгжилтэй томчуудын хүрээнд яриад байгаа шүү дээ, тийм ээ. Ийм сонирхолтой хөгжилтэй түүхүүдээ болон ингээд өөрсдөө тохиолдсон зүйлсээ ингээд яриад явчих юм аа. Эфир авахгүй байгаа. За тэгэхээр энэ дээр бас ингээд бас сайхан тухтай сонсоод за бараг л наа чин бас наалдчих шүү. Бас тохиолдсон гэж бодоод өнгөрөх үе байгаа, тийм ээ. За 3 дахь өдөр болохоор одоо маргааш лав гараг болгонд болохоор бид нар ийм аимшигын цаг хүрэх байхгүй юу. Тэгэхээр одоо нэг ийм аимшигт явдал ч юм уу те нэг хуучин болохоор манай Дэлхийн Монголчуудын хэмжээл радиогоор явдаг байсан амар цаг шиг ер нь бол тиймэрхүү шүн дундын яг цаг нь бас ингээд яг тохиромжтой байгаа учраас ярэ гэж бид нэр зохиолчдын аль болон редакторын аль бол ингээд ярилцаа шийдсэн байгаа. За 4 дахьд болохоор бүгдээрээ сонсогчтойгоо холбогддог өдөр. За тэгэхээр нэгдэхэд дөрөвдөхөд сонсогчтойгоо холбогдоод утсаар ярих юм байна. 4-р болохоор бас энэ тэнд болж исэн одоо явдлууд ч юм уу те энэ бас захиа бас орж ирж байгаа шүү. Захиагаа хүргэн тэгээд хоорондоо бас мэдээлэл хуваалцаад тэгээд юунд нь ичгэвтэй тэгээд томчууд л юм чинь тийм үү. Тэгэл хоорондоо сайхан ярилцаад явъя гэж бодож байгаа. 5 дахьд болохоор нэмэх 21 сэдвийн дагуу бүгдээрээ кино ярина. За тэгэхээр одоо яах вэ гэхээр би нэг кино үзэж ирээд тэр нь одоо юу гэдгийг 50 Shades of Grey гэж болно шүү дээ. Одоо 50 одоо монголоор одоо яаж орчуулах вэ тэрийг? Саарлын 50 өнгө гэж орчуулах вэ? Тэгэхээр арай л жоохон утгагүй сонсогдоод байна уу? Би бол тэгж орчуулна. 50 Shades of Grey гэх киноныг одоо задлж ярьдаг ч юм уу? Би саяхан юу үзсэн? Pretty Woman гэдэг нэг хөөрхөн кино байдаг та. Julia Roberts болон Richard Gere хоёр тоглосон. Тэр чинь бас айгүй гоё кино байхгүй юу? Бас тэр киногоо үзээ. За кино маань ингэж эхэллээ. Ийм үйл явдал боллоо. Ингэж бодсон. Ер нь бол ийм зүйл бас ингээл амьдрал тохиолдвол та яах вэ ч юм уу? Би өөрийгөө болохоор өөрийнхөө бас нэг бодлыг ингээд хуваалцаад явчихна. Тэгэхээр хэрвээ та бүхэн маань намайг ийм гоё одоо юу гэдгийг кино байдаг шүү гэхээр би нэг хит бас ингэж айхтар юм эротик кино үзээд байгаагүй байхгүй өмнө. Тэгэхээр надад санал болгоод хувь чатаар ч юм уу за ийм гоё кино байгаа шүү. Энийг үзээд энийг ярил гоё шүү гэдэг ч юм уу те. Санаа нь одоо үл бас үнэхээр гоё ахалноо. Тийм. За тэгэхээр одоо 1-ээс 5 дахьынхаа унтлагын өрөө нэвтрүүлгийн нэгдсэн хөтөлбөрийг нь бол ингээ би яриад өчлөө шүү дээ тийм ээ. За манайха одоо юун дээр ингээ маргалдаад байгаа юм бол тоо мэдгүй. За гадаа маш хүйтэн байна. Бие сайн бодоорой, дулаан хувцлаараа, болгоомжтой хараарай гинэ. За маш их баярлалаа. Ямар гоё юм бэ тийм ээ. Хүйтэн байна, бээрсэн гарыг минь дулаацуулж өгмөр байна. Гарыг нь гинэ. Гарыг нь дулаацуулж өгмөр байна гинэ. За хураа гэхгүй. За энэ дэр ингэ laughing emoji дарчи. За маргалтаж байгаа орон шууд сайхан зоодолт гинүү. Тэр нь амар, зарим нэг тэнэг юмнуудтай гинүү. Йоо. За манайхан нэг яг ингэж би бол та хэдийн одоо нэр усыг ингэж задлж нэг дэлхийд хайр сонсож байгаа ч юм уу те эсвэл бол машина бариад явж байгаа хүмүүстэй лайваар орж ирэх хүмүүстэй уусаа хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр сайхан ингэж энэ нэвтрүүлгийн талаар ийм байна. Ийм байвал гоё юм шүү гэсэн санаа оноогоо бас комментор бичээд ороод ирэхэд болоо тэрийг бол шүүмжлэлгөөр сайхан хүлээгээд авчих шүү. За сормуусан дээр цаас хайлж байна гэж байна. 50 саралж шүнч үлээ Унгарт нэг хэсэг театруудаар гарсан гинэ. Энэ кино гэхдээ би хараа ийм штэ. Австралид байхад гарсан кино байхгүй. Намайг Австралид байж хахад заастаа 50 Shades of Grey гэд амар гоё кино, амар трейлерын цацагтаал яг алах юм байна гэл бодчихсэн чинь нэг ийм асуудал байдгийн. Би ч нэлийн бас нэг гадаадын уран зохиолоос ингээд одоо юу гэдгийг номоо уншичдаг. Чинь номыг нь уншсан чинь төрүүлээд уртаад уншсан байсан чинь нэг кино хүлээлт гэж нэг юм байдаг та. Тэр нь ороод ирсэн чинь яагаад ч юм сэтгэлд хүрээгүй юм шиг санагдсан. Гэхдээ жүжиглэл бол тасархал та. Яг
одоо юу гэдэг зохиолын дагуу зохиол дээр гарч идэг нэг зарим нэг үйл явдлууд нь арай жоохон говьцсан байгаа учраас тийг санагцсан. Гэхдээ би кинонд бол хоббитон амар хоббит. Тэгэхээр шинэ нэвтрүүлгийн мэдээж оройн үндсэн цагийн хөтлөгч хийж байгаа мэдээж ажиллаа игээд 22 цагаас 23 цагийн туршид та бүхэндээ илүү таатай бас томчуудын одоо сэдвээр кино хүргэх гэж байгаа учраас надад та бүхэн үнэхээр яг ийм гоё кино байдаг шүү гэд хувь чатаар орж ирэх юм бол би үнэхээр таатаад хүлээж авах байгаа. За өнөөдрийн маань захидлууд бол үнэхээр бол ялангуяа гадаад гэхээс илүү Монголын захиа үнэхээр гоё л надаа. За би анхны одоо хамгийн түрүүнд уншсан захиа байгаа шүү дээ. Яг ингээд унтчихад хүмүүс ингээд хажууд хийгээд тэ дотн харьцаанд ороод байх бол үнэнхээр эвгүй юм билээ. Тим тохиолдолд орж исэн хүн байна уу манайхаа? Яг тийм эвгүй үеийг ингээд яг одоо юу гэдэг эсвэл өөрөө ч орж исэн юм уу би мэдэхгүй шүү дээ гэхгүй. Тэгэхээр яг тийм тохиолдолд таарж исэн хүмүүс байгаа л байх л да. Тэгэхээр миний хувьд бол үнэхээр тийм эвгүй байсан. Одоо ингээд буцаад дотохоор нэг хи гэдэг шиг нэг те дотроо инээгээд ингээд солиотой юмнууд чи ингэж боддог байхгүй юу? Тэгэхээр одоо намайг бас ингээд ярьж байгааг одоо сонсогч маань хэлснээр те одоо ингээд уншигдвал нөгөө хоёр найз сонсвол таних баха кк гэсэн байсан. Тэгэхээр яг л тэр шиг одоо намайг ярьж байгаад манай хоёр найз манаа сонсож байгаа хаа. Тэгэхээр бас кк гэхгүй. Тийм. Тэгэхээр иймэрхүү сонин яг хүмүүсийн хажууд яг илүү хүн гэдгийг мэдрээд тэгээд үг дуурч чадахгүй бүр ингээд буцаад эргэж хараад унтчих чадахгүй ингээл нэг худлааг унтсан бол тэр чигээр унтаад байгаа юм шиг дүр үзүүлнэ гэдэг чинь үнэхээр бас нэг жүжиглэлт интерний юм байдаг юм байна лээ шүү. Тэгээ би өөрийгөө ямар ч айгуугаа аваад гарцсан гэж бодсон. Гэхдээ сүүлд нэг найзтайгаа Роза яваа суучтай хэлсэн л дээ. Би мэдсэн штэ гэдгсэн чинь нэрээ юм уу найз нас ёо ямар тэнэг юм бэ гэд. Одоо тэгээ яах вэ? Тэгэл мэдсэн шүү гэдэг шиг те. Тийм. За тэгээд бас нэг сүүлийнх нь те ичсэндээ гарчгүй гэдэг та яах вэ? Үнэхээр тийм ичимхий залуу ч юм уу байгаа бол ер нь яах гэж ингэж гэртээ болцоо хийж байгаа. Би бүр гайхаад байна л та. Яг ингээд гэрт нь очиод сайхан тухлаал ингээл дарс маар суугаал кино үзэл орчин бүгдээрээ бүрдчихсэн. За хаста жинхэнэ алдаг цаг ирлээ гэл эмхтэй нь хандраал ингээл явжсэн чинь тэр яг төмсөө тэр залуу те. Яагаад за яг нэг мэдээж л одоо нэг хүнтэй унтж үзээгүү дотны харьцаанд орж үзээгүү те ойртож үзээгүү болохоор нэг чи санаа зовхон байлгүй л явах. Гэтэ тэрийг урдчил тооцоолдгоо мó залуучдаа гэдэг шиг. Ер нь бол тооцоолчл гоё л доо гэж бодож байна. Тэгээд ямар тач эмхтэй ингээд нааштай мэддэгтэй гэдэг нөгөөдөл нь жоохон дүф өргөд те. Төмс царайлаа ингээд ойлгохгүй нэг юм тохиолдлууд байдаг шүү байдаг. Манай хүн ч гэсэн яг анх ингээд битэр ингээд болцож эхэлж байгаад ч юм уу те. Яг ингээд яахаа мэдэхгүй. За дотн чимшиггүй чимшиг болцоож байгаа юм шиг яг ингээд болох гэж байгаа юм шиг ингээд юун дээр явж байхад бас аяга эвгүүл байсан та багаар гэдэг шиг. Гэтэ зүгээр нэг юу гэдгийг санааг зүгээр шууд гартаа аваад одоо юу гэдгийг яг л өөртөө амар ихтгэлтэй залуучууд гоё байдэн шүү. Үнэхээр гоё тийм. Эмэгтэйчүүд нь орж ирэх хэлээрээ те ихтгэлгүй залуутай хамт болцоонд байх ч юм уу эсвэл яг харилцаад ингээд хамт хэд хэдэн удаа бүтлгүүдгэн чаашаа нөгөө залуу ингээл нэг л сайхан болцоонд урайлаа тэг оройн хоолнд урайлаа тэг ингэж ингэжсэн нэг үйлдэл хийхгүй байгаадад нэг юм төмс гараад байдэн штэ гэхгүй. Тэгэхээр иймэрхүү залуучууд бол яг эмхтэй хүн хэрвээ энэ бол миний бодол манайхан юу гэж бодож байгаа би мэдэхгүй байна. Өөр чинь хандгүй болвол нэг уулзаад болчихноо. Биднэрт нэг тийм цензуур байна. Тэгэхээр тэр хүн чамтаа дахин болцоонд урахаар за хоёул кофе уугаал. Эсвэл болцоонд яваа кино үзэх болгонд та тэгээд зав чөлөөгөө гаргаад ингээд уулзаад байна гэдэг чинь нааштай байна, чамд хандтай байна гэсэн үг шүү. Энийг ойлгоод авчих нэрэ. Тэгэхгүй бас нэг нөгөө одоо нэг эмхтэй нэг заавал нэг бас нэг тийм сонь байдалд оруулж болохгүй штэ өөр хямд нэг тий. Тэгсээр нэг өөртөө ойртуул гааж байгаа юм шиг өөрөөсөө явуул гааж байгаа юм шиг нэг юм гар одоо алдсан гарны заанд ингээл эмхтэйгээ байлгаад тэр хүн явчих шүү айл хэдийн үүрээ орхиод ниснэ гихчээр те тийм болно шүү нэрээ шүү. За тэгээд за манайхны комментууд
blind date бол солиоруулна штэ гэж юм тийм. За мэдээж blind date-үүдийн талаар ороод ирнэ, сэдвүүд ороод ирнэ заяа. Тэгэхээр энэ талаар л бүгдээрээс яг ингээд би нэг юу гэдгийг нэвтрүүлэгтээ бас нэг арай нэг жоохон дасаад нэг ороодох та нар ч гэсэн нэг миний яг стил имиж нь ч юм уу те ингээд ороод ирэхээр зөвхөн бүгдээрээ зөвхөн алнаа заяа. Яг бүгдээрээ яг чэнхэн нөр рүзэгээ дундаа тавиад хоб бацнаа гэдэг шиг яага болохгүй гэж те томчуудад л зориулсан үчийн хөтөлбөр болохоор тэгээд бие биенээсээ санаа зовхгүйгээр тэгээд хоорондоо одоо бараг шипийг оволцоод байгаа юм уу шин тийм ээ. Тэгэд ингээд явхад бол зүгээр шүү. За ёстой эвгүй юм байна лээ. Би бүр тэсгээ байгаад унтмаар штэ амсгаануудаа гэж чанга хэлж үлээ гинэ. Нөхрөөсөө хол байгаад удсан болохоор хэцүү юм бэлээ гинэ. Өө тийш үү. Бас нэг юм. Сингл найзынхаа хажууд хосоороо ингээл үнсэлж үлцээд байдаг хүн бас хэцүү. Тийм. Тэрийг бол маш олон хүмүүсээс сонсч байсан. Тэгээд нөгөө хүн одоо тэгээ яах втэ тэгээд нэгэн л нэг хөдөө гадааны нэг тэг ямар нэгэн уулын мухард оччихсан юм чи гараад гүлтэй ш тийм ээ. Тэгэхээр бас хэцүү. За тэгээд ямар тааж энэ хүрээд манай өнөөдрийн манай ураа чинь зааж одоо хинт ч битгий хэлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр дараагийн удаа хөгжилтэй түүхүүдэд илүү нэмхийг хичээнэ. Илүү гой бүр илүү хөгжилтэй бүр элэг татаамар зүйлсийг бас ярихыг хичээх болно. За энэ хүрээд манай унтлагын нэвтрүүлэг маань дуусч байгаа. Тэгэхээр одоо манай хамгийн сүүлийн эфир буюу өдрийн турш та бүхэндээ хүрдэг 16 нэвтрүүлгийн маань 16 дахь сүүлчийн нэвтрүүлэг маань ийхүү өндөрлөж байна. Тэгээд хамт байсан хөөрхөн сайхан сонсогчд, үзэгч нартайгаа маш их баярлалаа. Тэгээд бид нартай бас хамтран ажилласан сайхан мөчүүдийг сайн дарстай Альбака болон яг л хайр шиг Монгол Impex Concern байгууллагуудаа маш их баярлалаа илэрхийлье. За тэгэхээр та бүхэндээ би маргааш оройны үчийн хөтөлбөрүүдээ эргэн уулзтал тэгээд түрдээ баяртай сайхан амцгаарай манайха.